1948 оны хүртэл 14 жил баруун хязгаар чинь буу дуураагүй өдөр байгаагүй юм аа. Таван гуултаа үйл тэр байдгүй гэж. Яаман энэ тухайга бидэнд хүнэж ярихдаа толгой ирсэний эртэд араасаа юу эртэд одоо байдаг чадлаараа асууж чадахгүй тэр байга хангалтсан гэж ярьсан. 40 жил болоод болсон. Өргөж болоод гэсэн тийм газар байсан учраас энэ асуудал бол нутаг дэвсгэрийн асуудал байсан. Баян өлгөө ховд Бавалтай аймгийн нутаг дэвсгэрийн өргөн удам участвдаг гадаадны дээрмчид олон зуугаар орж ир дээрм хийж олон айлыг хоосруулж 1940-с 1950 онд зүүн Туркестан бүгд найрамд улс байгуулах зорилготой Осман хэмээх зэвсэгт бүлэглэл бүхий хасгийн дээрэмчид Шинжааны нутаг дэвсгэрт идэвхжсэн байдаг. Малаа өгөхгүй гүтэмцсэн 21 ард алагдсан. 11 хүн шархагдсан. 30-аад шууд хэм одоо залуу эмэгтэйчүүдэд ийм юмнуудыг эсгэгээс нь булааж аваад тэгээд аваад Шинжааны хэсгээр дуудсан. Османы дээрэмчидтэй Монголын хэлчид олон удаагийн зэвсэгт мөргөлдөн хийсний эцэст маршал Чоблсон дипломат харилцаа тогтоохоор